Библийн баатар руу чимээгүй цаг үргэлжилж байна. Йов ба өвдөлт. Йов 1:21 дээр нүцгнээр би ихийнхээ хөвлийгээс ирсэн. Нүцгнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь эзэн авч одсон нь эзэн тул эзний нэр алдар шиг. Йов бол зовлон амьдралаараа туулсан хүн байсан. Нэг өдөр шахуу тэр бараг бүх зүйлээ алдсан. Эд хөрөнгө нь сүрсэн, ажил хөдөлмөр нь үр шим нь устсан. Тэр байтугай хүүхдүүд нь нас барсан. Дараа нь өөрийн бие нь өвчнөд идэгдсэн. Өвдөлт нь зөвхөн бие махбодынх биш байсан. Энэ бол зүрх сэтгэл, дурсамж, найдвар, амьдралын утга учирыг хүртэл нураасан өвдөлт байлаа. Хамгийн хэцүү нь түүнийг хүмүүс ойлгоогүй. Найзууд нь тайвшруулахын оронд түүнийг буруутгасан. Чи ямар нэг нууц нүгэл үйлдсэн учраас л ингэж амьдарч байна гэж өвдөлтээр нь буруутгал нэмсэн. Гэхдээ Йовын агуу чанар нь бол зовлонгүй амьдрсан биш. Харин бүх зүйл нурсан үед ч Бурханаас бүрэн нүүр буруулаагүй байсан юм. Тэр асуусан, тэр уйлсан, тэр шаналсан, тэр яагаад гэдгийг ойлгоогүй. Гэхдээ тэр итгэлээ бүрэн хаяагүй юм аа. Итгэл гэдэг бүх зүйл сайхан байх үед Бурхан сайн гэж хэлхийг хэлдэггүй. Жинхэнэ итгэл хариултгүй асуултын дунд, хоосорсон өрөөнд дунд, нулимстай шүн дунд Бурхан би ойлгохгүй байна. Гэхдээ танаас бүр мөсөн холтгүй гэж хэлэх зориг юм. Йовын амьдрал бидэнд нэг үннийг харуулж байна. Итгэл хамгийн хорилтын үед жинхэнэ өнгө төрхөө харуулдаг. Хүн ямар нэгэн зүйлтэй байхдаа магтаж чадна. Харин алдсан үедээ ч мөргөж чаддаг итгэл гүн үстэй байдаг. Өнөөдөр магадгүй чи дотроо өвдөж байж болно. Хүмүүс ойлгохгүй байгаа мэт санагдчихэж болно. Залбирал чинь таазнаас буцаад ирж вэж болох юм. Яагаад гэсэн асуулт чиний дотор үргэлж давтагдж байж болох юм. Гэхдээ Йовын түүх нэг зүйлийг бидэнд сануулж байна. Өвдөлт чиний итгэлийг устгах алавгүй. Өвдөлт чиний итгэлийг цэвэршүүлж бас чадна. Алт галан дундуур цэвэршдэг шиг заримдаа итгэл зовлон дундуур хүчрхэг болдог. Өөрөөр хэлбэл итгэл хамгийн их сорилтонд илэрдэг. Итгэл амар тайван үед биш, шуургатай үед. Хариултгүй үедээ ч Бурханд үнэнч үлдэх нь жинхэнэ итгэлийн шинж юм. Өнөөдөр хэцүү үе туулж байгаа бол гомдлыг бүү твэр, цөхрлийг бүү өөрийн хаан ширээнд цуулах. Өвдөлтөө нуух хэрэггүй, харин Бурханд аваач. Яагаад гэж асууж болно, бас уйлж болно, ядарч болно. Гэхдээ шийдвэр гаргаарай. Би өвдөлтөө сонгоогүй байж болно. Гэхдээ өвдөлтийн дунд итгэлээ сонгоно. Учир нь хамгийн харанхуй шүнж Бурхан намайг орхиогүй байдаг. Бүх зүйлээ алдсан мэт санагдаж болно. Гэхдээ Бурханы гарт байгаа бүх хүний түүх дуусаагүй байдаг.